Сайн мэцхан уу Астра толбайн за та бүхэндээ өмнөх сарын адил 6 дугаар сарда илүү азтай одтой боломжууд нэгдэх ордуудын талаар бичлэг бэлтгэлээ. За энэ бичлэгт таны мандалт нар сарны орд за үгүй бол магадгүй та ямар нэг ордон дээр гаргийн бөөгнөрлөөр бол тухайн ордон нь орсон байна уугүй юу сайн анхааралтай сонсорой. За мөн найз нөхөд ойр дотны хүмүүсийн тань ордууд орсон байх юм бол тухайн хүмүүс рүү явуулахаа мартаоцай. Бичлэгээ зөв сонсохын тулд та аль болох өөрийн мандалт ордоор үзээрэй. За мандалт ордоо мэдгүй хүмүүс маань баруун дэд болтноо бичлэг рүү ороод өөрийнхөө мандалт ордыг мэдэх боломжтой шүү. За мандалт ордоо мэдгүй хүмүүс маань мөн нарны ордороо сонсож болно. За азтай гэдэг маань болохоор мэдээж амьдралд илүү саад бэрхшээл тохиолдохгүй гэсэн үг огт биш шүү. За тухайн боломжийг мэдээж та ашиглахгүй алдаад өнгөрөхийг үүсэхгүй. Тийм учраас энэхүү бичлэг маань аль болох тухайн аз боломжийг алдахгүй ашиглах талаар одоо танд сануулахын тулд хийж байгаа бичлэг. За тэгээд энэ дурддаггүй ордууд байсан ч гэсэн тухайн ордуудад сөрөг зүйл болно гэсэн үг огт биш шүү. Илүү азгүй байна гэсэн үг ч гэсэн огт биш. Та магадгүй нараараа сонсож байгаа л таны мандалд энэ надтай ордуудад орсон байхаа үүсэхгүй. За тийм учраас бичлэгээ илүү сайн ойлгомжтой зөв сонсорой гэж зөвлөе. За түүнээс гадна 6 дугаар сарын илүү дэлгэрэнгүй таны ордод мандалт орд нар сарны ордод юу болох талаар чухал өдөр болгоныг задлж ярьсан бичлэг маань орсон байгаа. Тэр бичлэгийг үзэх мартаоцай. За Астра төл ерөнхийдөө YouTube сувг маань аль болох танд ордноос илүү гадуурх мэдээллийг өгөхийг хичээдэг буюу одоо таныг төрөхөд бүх гаригууд од ирэхээс хаана ямархуу байршилтай байсан бэ? За энэ таны амьдралд ямархуу байдлаар нөлөөлдөг. За энэ бүх зүйлийн талаар цаг хугацаатай холбоотой хэрхэн зөв алхам хийх вэ? Одоо юунаас болгоомжлох вэ? Ямар саад бэрхшээл байна вэ гэдэг юун дээр асуудалтай байгаа зэрэг зүйлийг ерөөдөө та хэдэ ойлгуулахыг хичээдэг. За тийм учраас Наталж артаа уншуулах, хосын зохицол үзүүлэх, за үгүй бол цаг хугацаа гариг ирэхтэй холбоотойгоор зөвлөгөө авахыг хүсэх юм бол энэ дэлгэц дээр гарсан байгаа. Астратол гэдэг Facebook болон Instagram хуудасаар надтай холбогдох боломжтой шүү. За ингээд азтай ордуудынхаа байр руу орцгоё. За 4-р байранд Хилэнцээ ордны мандалт нар сар бөгөөд гаригуудын бөөгнөрлөлтэй хүмүүс орсон байна. За яагаад Хилэнцээхний хувьд 6 дугаар сар маш том боломжийн сар вэ гэх юм бол за сарын эхний хагаст цувар бөгөөд Пархасад гариг таны 9-р гэр дээр аялж байгаа. За 9-р гэр ерөнхийдөө бол нөгөө гадаад улс орн руу явах, аялах, амьдрахаа шийдэх, за үгүй бол боловсролоо ахиулах, дээшлүүлэх, түүнээс гадна одоо сүнслэг байдлаар сэрэх, амьдралыг илүү том дүр зургаар хараад илүү том боломжуудыг атгаж авах боломжтой үе байдаг. За тэгээд 6 дугаар сарын 10-нд маань суур бөгөөд Пархасад гаригууд Мэлхийн ордон дээр таны 9-р гэр дээр буюу түрүүний одоо яг яриад байгаа гэр дээр маань нийлж байгаа учраас эдгээр одоо хууль визтэй үгүй бол одоо академик сэдвтэй за магадгүй аялал хин нэгэнд сурах гадаад улс орн руу явахтай холбоотойгоор маш том боломжууд орж ирэх болно. За тэгэхээр ердөөсөө одоо зөвхөн магадгүй аялах, гадаад улс орн руу аялах, боловсролоо дээшлүүлэх гэхээс илүү амьдралын одоо философи, итгэл үнэмшлэр гэсэн шинжлэх, за ирээдүйн том дүр зургийг хараад одоо байгаа хайрцагнаас илүү гадуур сэтгэж дараа дараагийнхаа алхмуудыг авахд маш таатай байх болно. За тэгтэл сарын хамгийн эцэст буюу 6 дугаар сарын 30-нд Пархасад гараг Арслангийн орд руу буюу таны 10 дугаар гэр дээр орж ирснээрээ одоо ажил мэргэжил дээрээ илүү том өсөх боломжтой 12 жилийн эхний хамгийн хүчтэй мөчлөгийг нь тавьж өгөх болно. За энэ ерөнхийдөө бол одоо хилэнцгийн мандалтай хүмүүсийн хувьд маань маш том аз завшааныг авчрах болно. За ажил мэргэжлийн хувьд одоо нэр хүнд нэмэгдэх өсөх, ажил дээр одоо илүү хүндтэй байдлаар одоо үнэлэгдэх түүнээс гадна үгүй бол том боломжууд орж ирэх. За хүмүүс таныг одоо илүү харах, удирдах, заах боломжууд ч гэсэн нэмэгдэх боломжтой гэсэн үг. За ийм учраас хилэнцгийн мандалтай хүмүүс маань 4-р байранд орж байна. За ийм учраас 6 дугаар сартаа хилэнцгийн мандалтай хүмүүстэй зөвлөхдөө та өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчлөөд хайрцагнаас гадуур өсгөх тусам ажил мэргэжлийн том үд хаалга нэгдэх болно. За энэ аз завшааныг мэдээж та хэд маань аль болох ашиглаарай, алдахгүй байгаарай гэж зөвлөмөр байна. Гариг иргэсийн хөдөлгөөн одоо ингээд таатай байсан ч гэсэн та хэд маань мэдээж эдгээртэй холбоотой ямар нэг үйлдэл хийхгүй байх юм бол танд одоо хүсэлэн төрсөөр байгаа тухайн боломжийг алдах тохиолдлууд байдаг. За энэ бичлэг маань ч гэсэн таныг аль болох тухайн боломжуудыг алдахгүй байхын төлөө хийж байгаа бичлэг шүү. За хилэнцээ ордныхан маань байх юм бол өөрийн ордны логог заагүй бол хилэнц гэдгийг мэдэгдээд комент хэсэгт бичиж үзээрэй. За түүнээс гадна 6 дугаар сарын дэлгэрэнгүй өдөр тутмын тайлалтай бичлэгээ ч гэсэн үзгээ мартаоцай. За азтай ордуудын 3 дугаар байранд орсон орд маань жинлүүрийн мандалтай бөгөөд нар сартай хувийн гаригуудын бөөгнөрлөлтэй хүмүүс маань орсон байна. За яагаад вэ гэх юм бол одоо энэ сарда сугар бөгөөд Пархасад гариг хоорондоо холбогдож байгаа. За энэ холбоос нь болохоор таны 10 дугаар гэр дээр болж байгаа тул ажил мэргэжил нэр хүнд бусдад харагдах байдал за түүнээс гадна амжилт
амьдралын илүү том зорилготой холбоотойгоор танд маш сайхан боломжууд орж ирнэ гэсэн үг. За энэ нь юу гэсэн үг гэх юм бол магадгүй хүмүүс таныг илүү эргээр харах, үнэлэх, нэр хүндтэй өсөх ажил дээр ч гэсэн магадгүй албан тушаал ахих, дэвжих боломжууд орж ирэх. За үгүй бол дарга удирдлагаасаа ямар нэг байдлаар дэмжлэг авах. За бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн бизнесээ ахиулах, хөрвжүүлэх боломж орж ирэх боломжтой. За тийм учраас та хэд маань энэ боломжийг мэдээж ашиглаарай гэж зөвлөмөр байна. За үүнээс гадна 6 дугаар сарын 21-ээс нар маань та мэлхий орд руу буюу таны 10 дугаар гэр рүү ороод энэхүү нэр хүндтэй ажил мэргэжилтэй холбоотой бүх зүйл фокус илүү ихсэх учраас ажил мэргэжлийн хувьд шийдвэрүүд ч гэсэн илүү тод болж ирэх болно. За мөн 6 дугаар сарын 30-нд Бархасад гараг нь Арслангийн орд руу орж таны 11-р гэр дээр буюу найз нөхөд хүрээлэл таны том урт удаан хугацааны зорилгоодыг илүү өргөжүүлж өгсөн боломжууд илүү орж ирсэн үе эхлэх учраас энэ боломжийг ч гэсэн битгий алдаарай гэж та хэддээ зөвлөмөр байна. Өөрөөр хэлбэл 6 дугаар сарда таны нэр хүнд өсөх тусам зөв хүмүүс, зөв бүлэг хүмүүс, зөв боломжууд тань руу илүү ойртож ирэх болно гэсэн үг. За 6 дугаар сарда энэхүү зөв гаргуудын хөдөлгөөнийг таата өөртөө ашиглаарай. Мэдээж энэхүү боломжуудыг ашиглахгүй байх юм бол тухайн цаг хугацаа өнгөрөө таны хүсэл байгаад дуусах төдий байх болно шүү. За та хэд маань 6 дугаар сарын илүү дэлгэрэнгүй зурхаагаа үзэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За үзэн жинлүүрүүд маань өөрийнхөө ордны логог заавгүй бол өөрийнхөө ордны жинлүүр гэдгээ бичиж үлдээхээ мартаарай. За дараагийн азтай ордуудын 2 дугаар шалгарсан орд маань Ихрийн ордны мандалд нар сар бөгөөд гаргуудын бөөнөрлөлтэй хүмүүс байна. За Ихрийн ордны хүний хувьд яагаад дахиад өмнө сарын адил илүү азтай тооцогдож байгаа вэ гэх юм бол энэ сард таны ордон дээр Uranus буюу Тэнгэрийн ван гараг орсон. За өмнө саруудад орсон байгаагаас гадна 6 дугаар сарын 15-нд шинэ сар таны ордон дээр гарах болно. За энэ ерөнхийдөө бол та өөрийнхөө зан чанар бие махбод харагдах байдал бөгөөд амьдралын зорилго чиглэл дээр шинэ эхлэлийг тавьж байгаа таатай үе байгаа гэсэн үг. За тэгэхээр өөрийгөө илүү шинээр тодорхойлох, өөрийнхөө дуу хоолойг ч гэсэн илүү олох, шинэ зүйлсийг эхлүүлэхэд айгүй таатай болж байгаа буюу энэ бүх зүйл илүү дэмжлэгтэй байх болно. За түүнээс гадна сарын эхний хагас цугар бөгөөд Бархасад гараг 2 маань жинлүүрийн Ихрийн мандалтай хүмүүсийн хувьд 2 дугаар гэр дээр нь холбоос үүсгэж байгаа. За 2 дугаар гэр нь болохоор мөнгө хөрөнгө санхүү өөрийгөө үнэлэх орлоготой холбоотой гэр байдаг. За ингэснээр танд магадгүй орлогоо нэмэх таатай санаанууд, үгүй бол авьяас бэлэг чадвараа мөнгө болгох, үгүй бол бусдаас санхүүгийн дэмжлэг орж ирэх, өөрийгөө илүү үн цэнтэй мэд харах боломжууд ирэх болно. За гэхдээ энэ зүгээр сайхан мэдрэмж гэхээсээ илүү бодит ур чадвар, бодит үн цэн бөгөөд бодиттой мөнгө байдлаар яригдах болно. За үүнээс гадна сарын төгсгөл хэсэгт буюу 6 дугаар сарын 29-нд ангараг гараг Ихрийн орд руу орж ирснээрээ та илүү зоригтой хурдан идэвхтэй болох болно. За магадгүй Ихрийнхэн маань ядарч байсан бол энэ үед ч гэсэн бүх зүйл илүү гоё таатай болоо та өөрөө ч гэсэн ирчүүч нэрхтэй болохоор байна гэсэн үг. За тэгэхээр Ихрийнхэн маань энэ сард өөрийгөө шинжилж өөрийнхөө дуу хоолойг зөв ашиглах юм бол орлоготой ч гэсэн дагаад өсгөр таатай сар байна гэсэн үг. За та хэд маань үзэн гэдгээ мэдэгдээд Ихрийн ордныхоо логог заавгүй бол ихэр гэдгээ доор бичиж үлдээхээ мартаоцай. 6 дугаар сард илүү дэлгэрэнгүй юу болох талаар мэдхийг хүсэх юм бол 6 дугаар сарын 6-ны тайлбар бичлэгийг маань үзээрэй. За энэхүү бичлэгийн хамгийн гол эзэн, гол дөрүүд болсон ордныхан маань хэн байх вэ гэх юм бол Мэлхийн ордны мандалд нар сар бөгөөд хувийн гаригууд нь бөөгнөрлөлтэй хүмүүс хамгийн азтай ордоор 6 дугаар сардаа шалгарч байна. За яагаад вэ гэх юм бол 6 дугаар сарын 10-нд сугар гараг бөгөөд Бархасад гараг маань буюу гоо сайхан, гоо зүй, мөнгө хөрөнгө санхүү хайр дурлалыг илтгэдэг сугар гараг маань аз завшаан болон төсөлт хилтийг илтгэдэг Бархасад гарагтай хоорондоо холбоос үүсгэж байгаа. За энэ нь болохоор Мэлхийн ордны хувьд маш хүчтэй байх болон та энэ үед бусдад илүү дур булаам, хайр татам, үгүй бол бусдаас илүү их анхаарлыг ч гэсэн өөртөө татсан байх болно. Хүмүүс таныг илүү эргээр харна, илүү сайхан байдлаар хүлээж авна. За түүнээс гадна танд туслах хүмүүс ч гэсэн илүү олон гарч ирэх болно. За магадгүй өмнө хаалттай байсан боломжууд ч гэсэн энэ удаа тэр хаалгуудыг нээгээд түлхээд үзэхэд нээгдэх боломжтой гэсэн үг. За үүнээс гадна 6 дугаар сарын 21-нд нар Мэлхийн орд руу орсноор ерөнхийдөө бол та хэдийн маань улирал эхэлж байгаа. Үүнээс гадна та өөрөө ч гэсэн илүү эрч хүчтэй, энерги ихтэй болно. За тийм учраас сарын 2 дугаар хагаст илүү
та гол дүр болж илүү харагдаж, илүү өөрийнхөө амьдралыг удирдах хэрэгтэй шаардлагатай болно гэсэн үг. За 6 дугаар сарын 30-нд Пархасад гараг Арслангийн орд руу ороод та хэдийн маань 2 дугаар гэр дээр орж байгаа учраас 12 жилдээ одоо мөнгө хөрөнгө санхүү өөрийгөө одоо үнэлэх үнэлэмж авяас ур чадвараа одоо мөнгө болгох санхүүгийн доктортой байдлыг бүрдүүлэх 12 жилийн эхний хамгийн хүчтэй одоо мөчлөг тавигдж байгаа жил болж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө бол та өөрийгөө илүү өөрөөр харж эхлэх үед таны мөнгө бусадтай харилцаа бөгөөд амьдралтай нэрх боломжууд ч гэсэн дагаад өсөж өгч болно гэсэн үг шүү. За мэдээж энэ боломжуудыг ашиглахгүй одоо өнгөрөөх юм бол таны хүсэл төдий байгаад өнгөрөн мэдээж энэ бүх зүйлийг гаргийн хөдөлгөөнтэй өмслээд үйлдэл болгож хэрэгжүүлээрэй гэж та хэддээ зөвлөмөр байна. За азтай мэлхий ордныхан маань доор өөрийнхөө ордны логог завгүй бол мэлхий гэдгээ комент хэсэгт биччихүүлдэхээ мартаа. За 6 дугаар сард юу болохыг илүү дэлгэрэнгүй мэдмээр байх юм бол 6 дугаар сарын бичлэгийг маань орж үзээрэй. За хамгийн сүүлд нь одоо мэдээж өмнөх саруудын адил топ 4 ордод ороогүй ч гэсэн илүү азтай боломжтой байх хоёр ордыг заавал дурддаг байгаа. За энэ хоёр ордонд ямар ордууд орж байгааг гэх юм бол Арслангийн ордны мандалд нарсаар бөгөөд хувийн гаригуудын бөөнөрлөлтэй одоо хүмүүс маань орж байгаа. За яагаад вэ гэх юм бол сугар гариг болох гоо сайхан гоё даатай зүйлс бөгөөд мөнгө хөрөнгө санхүүг илэрхийлдэг гариг маань 6 дугаар сарын 13-наас Арслангийн орд руу орж байгаа учраас та бусдыг илүү татах хүчтэй, бусдад одоо илүү анзаарагдсан, илүү гоё энергитэй болох болно. За 6 дугаар сарын 30-нд буюу одоо бараг сарын төгсөл хэсэг чахуу Бархасад буюу өсөлт хэлэлт боломжуудыг илэрхийлдэг гариг маань та хэдийн маань орд дээр орж байгаа буюу 12 жилдээ одоо нэг Арслангийн ордон дээр орж ирдэг 1 жилийн мөчлөгийг эхлүүлэх болно. За ерөнхийдөө бол яг энэ нь өөрөө өөртөө итгэх итгэл нэмэгдэх, одоо гадаад төрхөө өөрчлөх шинэ боломжууд гэсэн одоо илүү азтай юм шиг байгаад ирэх, хүмүүс таныг илүү харах, амьдралынхаа чиглэлийг илүү тэлэх, за өөрийнхөө шинэ хөлбөрийг гаргаж ирэх боломжтой болох болно. За яагаад мэдээж одоо топ 4 ордонд ийм сайхан юмнууд байгаа хэрнээ ороогүй мэй гэх юм бол энэ нь одоо сарын төгсөл хэсэг чахуу орж ирж байгаа учраас тэр юм шүү. За сонсон Арслангийнхаа маань байх юм бол Арслангийн ордныхоо логог болон үгүй бол Арслан гэдгээ доор комментсэд биччихүүлдэхээ мартаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй 6 дугаар сард юу болохыг мэдмээр байх юм бол 6 дугаар сарын бичлэгийг маань үзээрэй. За дараагийн топ 4-т орохгүй ч гэсэн илүү азтай байх орд нь гэх юм бол загсны мандалд нарсаар бөгөөд гаригуудын бөөнөрлөлтэй орд байгаа. За яагаад вэ гэх юм бол сугар бөгөөд Пархасад гараг сарын эхний хагас ерөнхийдөө бол таны 5 дугаар гэр дээр бөөнөрл үүсгэж байгаа. За энэ бөөнөрл нь 5 дугаар гэр нь болохоор хайр дурлал, романтик харилцаа, амьдралаас авах аз жаргал, таашаалыг илэрхийлдэг. За ийм учраас ерөнхийдөө бол та илүү одоо романтик харилцаанд орох үгүй бол амьдралаас авах аз жаргал таашаалтай ч гэсэн нэмэгдэх хүүхдийнх нь амьдралд завгүй бол магадгүй хобби уран бүтээлч байдал онгод орох зэрэг байдлаар маш сайхан боломжууд танд ирэх болно гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо ингээд өөрийгөө маш гоё байдлаар илэрхийлэх зүрх сэтгэлтэй надад бараг нэгдэж байгаа юм шиг энергитэй сар болно гэсэн үг. За сонсон загсны ордныхан маань комент хэсэгт загсныхаа логог, ордныхоо логог завгүй бол өөртөө загас гэдгээ бичиж үлдээгээрэй. За илүү дэлгэрэнгүй 6 дугаар сард юу болохыг мэдмээр байх юм бол 6 дугаар сарын дэлгэрэнгүй зурхаан тайллын маань бичлэгийг үзээрэй. За энэ хүртэл сонсон, тууштай дуустал нь сонсон хүмүүс маань бэлэгцнээр гарч байгаа энэ одоо кловертэй эможиг үлдээгээрэй. За энэ эможи маань өөрөө нөгөө аз авшаан боломжуудыг бэлэгддэг эможи байгаа. За тэгээд энэ бичлэгний дараагаар илүү энэ сартаа буюу 6 дугаар сарда мөнгөний одоо илүү боломжууд орж ирэх ордуудын талаар бичлэг орохтол лайктаар subscribe хийхээ мартаоцай. За дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.